Та бүхэн амар гэсэн промо кодыг 1x бүртгүүлэхдээ ашиглаад анхны зэнгэлэлтэндээ 100% бонус авах боломжтой. Промо кодгүй бүртгүүлэхэд 410,000 төгрөгийн бонус авдаг бол миний нэрийг хийснээр хэдэн төгрөг чийсэн түүнийгээ бонуст авна гэсэн үг. За ингээд бүгдээрээ кинондоо эргээд орцгоё. Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний кино бол The Act хэмээх бодит явдлаас сэдвэлсэн маш сонирхолтой нэгэн мини сериал байна. 2015 онд нэг эмэгтэй унтлагын өрөөндөө доош харсан байдалтай хутганы шартнаас болоод битүү зовсон дунд хөдөлгөөнгүй хэвдэж байна гэсэн дуудлага цагдаагийн газарт ирсэн байдаг. Энэ эмэгтэй бол Диди Бланшет хэмээх 1967 онд төрсөн бие муутай охинтойгоо альж төрдөг гэмгүй нэгэн эмэгтэй байсан юмсан. Охиных нь хувьд гэвэл астматай, цусны хүнд өвчтэй, булчин сулрах өвчтэй, бас дутуу төрөлтөөс болоод тархинд хүнд гэмтэл авснаар 7 настай хүүхдийн сэтгэн бодох чадвартай гэж тоочод байвал мундахгүй их онштой хүүхэд байдаг. За энэ хүү бүтээл маань та бүхэн таалагдана гэж найдаж байна. Бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. 2008 он Миссури мужи Спрингфилд. Диди Бланшет мөн түүний 14 настай охин Gypsy Rose 2 Катрина хар салхины дараачаар орон гэргүй үлдсэн учраас тэдэнд сайн дурын буйны үйл хийдэг байгууллагаас шинэхэн байшин дөнгөж өнөөдөрхөн бэлэглээд байгаа юмсан. Хаалзан толгойтой аврах том шилтэй энэ охин өөрийнхөө ээжийг хамгийн сайн найзаа хэмээн нэрэлдэг. Ээж нь ч тэрнийг хангалттай сайн харж хандаж хэлэх үг болгоныг нь зааж өгнө. Диди охиныхоо өсийг дахин нэг удаа хусаад тосуураас өргөж сандал дээр нь суулгана. Gypsy ширээн дээрээс нэг гуурс аваад гэдэстэйгэн холбоч. Одоо тэр хоолоо идэх гэж байна. Эхэн түүнийг зөвхөн шингэн зүйлсээр хооллоо зогсохгүй үүнийхээ хажуугаар тэрний эмнүүдийг үүндээ хольсон байдаг. Gypsy унтахдаа заавал хүчил төрөгчийн маск зүүж хонох ёстой. Тэдний гэрт байдаг аптек хэдэн 100 төрлийн эмнүүдээс бүрдээ зогсохгүй Диди тэднэрийг дуртай үедээ сэтгэл санааныхаа байдлаас шалтгаалan ууж байгаа харагддаг. Ээж охин хоёртой хөрш болон амьдрах энэ охиныг Лейси гэдэг. Тэр шинэ хөршүүдтэйг орж мэдлэх гэж байгаа бөгөөд ээжигээ цуг орё л доо гэсэн ч өнөөх нь татгалзаад байсан болохоор одоо тэр ганцаараа орох гэж байна. Gypsy яв ягаан гэрийн хувцастай зургт үзэнгээ мөрөөдлийн ханхуугээ зурчихсан сууж байна. Лейсиг тэдний гэрт орж ирэхэд Gypsy-гийн анхаарал тэрэн дээр 100% яагаад ч юм бэ төвлөрчихдөг. Энэ өрөвдөлтөй охинд хизээж найз үүд гэж байгаагүй юмсан ч. Лейси тухайн газрынхаа эмнэлэг сайн дурын ажилтыг хийдэг бөгөөд заримдаа тэд өвчтөнгүүдийнхээ хүсэлтийг биелүүлж нүүрэнд нь бодолт хийдэг юмсан. Энэ тухайга Gypsy дуулахад охин үнэхээр их баярлаж дуртай наргагүй нүрээ бодлохыг зөвшөөрдөг. Лейси найз залуугийнхаа талаар ярьж эхлэхэд хөөх чамд найз залуу байдгаа би өмнө ганц 2 удаа л нүрээ бодож байсан. Дисней гүнж болж хувцсыг нь өмсөхдөө косплей байсан л да. Би ер нь бол гүнж болох дуртай. Тэдний энэхүү яриаг Диди Бланшет болонд нуугдчихсан чимээгүйхэн гэхдээ жаахан сандарсан царайтай сонсоод байж байдаг. Gypsy нүүрнийх нь бодог үнэхээр их таалагдах боловч ээж нь түүнд халчуур норгож ирснэ. Наад нэг балер юм одоохон арилга. Чиний насанд наадар чинь хитрхи хөөгшөд нөөгээд арилгуулчихдаг. Бяцхан охины нүдэнд тэр дороо нулимс гүйж би яагаад босодтой адилхан байж болдоггүй юм. Ээж яагаад ингэж байдаг юм бэ гэсэн бодол төрдөг. Маргааш өдөр болоход ээж охин хоёр Лейси болон тэрний найз залуутай мэндэлэхээр гарцгаана. Лейсигийн ээжийг Мэйл гэдэг, нөгөө нэг хөршийг нь Шелли гэдэг. Дэдэ шууд л Gypsy шүлсний булчиргаагаа ахуулчихсан. Тэр хаяада дотолт өгдөг. Биенийхэн доод хэсэг саажилттай. Дээрээс нь зүрхэн шуугантай, бас цус багталтай. Миний охин надгүйгээр цаашдаа яанда хэмээн санаа алдна. Лейси энэ үеэр шинэ найздаа кола санал болгоход Диди тэндээс уулаг алтан тэр жихрээ харшилтай болохгүйгээ босоод ирдэг. Гэртээ орсныхаа дараа тэр охиндоо анафилактический шок гэж юу болох талаар тайлбарлаж өгдөг. Хэрвээ чи газтай ундаанаас нэг л балах юм бол тэр дороо ухаан алдаж уннаа гэж хэлдэг. Диди охиноо дагуулад түүнд хувцас авч өгөх гээд дэлгүүр гардаг. Gypsy энэ үеэр нэгэн хүзүүний зүйлд маш ихээр таалагдсанаар тэр ээжээсээ гуйж эхэлнэ. Ээж их нь авч өгнө гэж явахдаа хүн амтай хараг байхад шууд тулгаан. Gypsy тэр нөгөө зүйлтнийх найзууд тэрэгцэртэй навчаад хэндэж мэддэгдэлгүй зүйлтийг авчихдаг. Тухайн үйлдэлийг ганц хүн гэрчилдэг нь тэдний шинэ хөрш Мэйл байна. Диди тэндээс олдохдоо нөгөө бүсгүйг цагдаад мэдэгдэхгүй хэмээн дотроо айж шээс нь гожих шахдаг. Тэгээ гэртээ эргэж ирсэн дайруудаа түүнд болсон явдлыг тайлбарлах гэдэг ч Мэйлийн гэрт Шелли байгаад нээлттэй ярилцаж чаддаггүй. Сонирхуулахад Шелли болон тухайн газрын бүх хүмүүс нийлж байгаа Дидигийн одоо энэ амьдарч байгаа байрыг нь ер нь бол мөнгө босгож барьж өгсөн юм бэл. Мэйл тойруугаар миний өнөөдөр харсан зүйл надад үнэхээр таалагдсангүй хэмээн Дидид хэлээд өнгөрдөг. Хаалцан охинд өөрийн гэсэн компьютер байхгүй учраас тэр ээжийнхээ ноутбукийг хаяада ашиглана. Тэрний өнөөдөр хайх үг бол найз залуу үнсэлт гэсэн үгнүүд байдаг.
Ээжигээ орж ирэхэд Gypsy пицца идмээр байна гэж хэлснээр Didi сүг юутай ч юм бэ хойсноо миксердээд охиныхоо гэдэс рүү нөгөөх шингэнээ дуустал нь шахаж өгдөг. Өршүүдтэйгээ улам дотн танилцсанд бол Didi бяцхан үдэшлэг зохион. Тэгснээ бас зүгээр авахгүй Gypsy-гийн нүдний хаалгаан зориулж хандив зөвлүүлчих санаатай. Жижигхэн мөнгө хийх сав хүртэл бэлдсэн байдаг. Насандаа тохирохгүй жаахан хүүхдээ хувц өмсчихсэн Gypsy-гээс хүүхдүүд янз бүрийн зүйлс асууж сонирхно. Үдэшлэг болгон ерөнхийдөө л нэг иймэрхүү өнгөрдөг. Gypsy-гийн сонирхлыг ихээр татаж байгаа нэг зүйл байгаа нь Lacey болон тэрний найз залуу хоёрын харилцаа. Орой болж тэрэгцэртэй охин найз дээрээ төхөж ирэхэд нөгөөдөл нь яа кино үзэхээ явах гээд босч таардаг. Gypsy мэдээж тэдэнтэй явж болохгүй. Ширээн дээр үлдсэн амтад гэгснүүд манай охины тархийг бүрэн эзэмдэж эхлэхэд тэр дэсэлгүй ээжээсээ нууцаараа нэгийг аваад дамсчихдаг. Мэлтэй амжилтлан уулзахын тулд энэ бүх үдэшлэгийг зохиосон Didi тэрнтэй эцэст нэг юм таарал. Тэр өөрийнхөө хийсэн хулгай хэргийг охин руугаа жихих гэж оролдогч Мэл тэнэг хүн биш болохоор түүнд нь хуурддаг. Didид үлдсэн ганцхан зүйл нь нулимсан хүчээр гаргаж охин нь удахгүй нас барах гэж байгаа талаар мөнгө төгрөггүй болсон гэдгээ ил тод зарлахад байгаад байна. Энэ үед тэр охиноо кекс барьчихсан байгааг олж хараад хурдхан тэрнийг авч хаяа тариаг нь тарьж эмнэлгийн зүг яарангүйдэг. Гарч ирснээр өшөө 5 минут хоцорсон л бол чи минь энэ хорвоод байхгүй болох байсан байна энтергээд уянгалж гар. Эмнэлгийн гадаа тэдэн дээр мэйл хурж ирдэг. Тэр Дидигийн марцсан төрөвчийг түүндөгөөд хоёулаа өнгөрсөнд болсон таагүй зүйлсийг мартацгаая. Би ч гэсэн ганц би гэж. Амьдрал бидэнд хангалттай шудраг бас хандаж байгаа гэд эвлэрнэ. Бидэнд 2015 оныг харуул. Бланшертийн амьдардаг байшинг цагдаа нар хүрээлчихсэн доторхыг нь шалгаж байдаг. Мөрдөгч охиныхоо орон дээр олон тооны хутганы шар хавн нас орсон Didi Бланшертыг олно. Gypsy-гийн уул мөрийг харин тэндээс олж чаддаггүй. Буцаад 2008 он. Онцгийнхаа өмнө Didi охиноо хандлан эрхлүүлж байгаа тайвшруулах хэмээн. Тэр $1500 чек авсан харагдах бөгөөд орой болгон Didi Gypsy-гийн хажууд унтдаг. Шөнийн 11 цаг болоход Gypsy маскан тайлаад хоёр хөл дээр ядах юмгүй босоод хөргөгчний зүгт алхна. Охин өөрийнхөө яг сахарын харшилтай үгүйгээ мэдхийг хүссэн бөгөөд өнөөдөр зориглож дуршиж үзэхээр шийдсэн байдаг. Gypsy крем амсныхаа дараачаар ста нэг мө сүүн кремнээс болж үхвэ шүдэ гэж боддог ч гэсэн тэр энуудад зүгээр өнгөрнө. Gypsy-гийн энэ үйлдлийн шалтгаан гэвэл тэр ээжигээ эмчтэй ярьж байхад нь сонсчихсан юм байна л да. Тэр ярианд нь болохоор Gypsy-гийн ууж хэргэлдэг бүх юмнууд маш их хэмжээний сахар агуулдаг талаар дурдсан байдаг. Тиймээс охин би жихэрлэг зүйлс идэхэд ямар ч асуудалгүй юм байна гэж бодсон хэрэг. Gypsy-гийн бие өдөржин тэрэгцэр дээр сууснаас болоод үргэлж хөшиж чилж байдаг. Didi босоод ирчихсэн тэрнийг алхаж байгааг нь хараад орондоо орж маска зөөхийг шаардна. Хөөрхий охин үүний дараа нүдэндээ дүүрэн нулимстай унтахаар хэв. Та бүхэн амар гэсэн промо кодыг 1x бүртгүүлэхдээ ашиглаад анхны цэнэглэлтэндээ 100% бонус авах боломжтой. Промо кодгүй бүртгүүлэхэд 410,000 төгрөгийн бонус авдаг бол миний нэрийг хийснээр хэдэн төгрөг чийсэн түүнийгээ бонуст нь авна гэсэн үг. За ингээд бүгдээрээ кинонд эргээд орцгоё. 2015. Тэдний ойролцоо амьдардаг хөршүүд бүгд цугларчихсан Gypsy санаа зовж тэр өөрөө яавч явж чадахгүй тэрнийг хулгаасан байна гэсэн дүгнэлтэнд хүрцгээдэг. 2009 он. Хаалцан охин Том Колоноос хүссэн хэмжээгээр балгаж зайрамгийг савсаваар нь чихрийг уут уутаар нь идэж байгаа харагдана. Ингэж байхдаа тэр нүрээ хэрхэн будах талаар хичээл үзэх дуртай. Didi шудагаа шалгаад нэгэн захианаас үнэхээр их баярлдаг нь Gypsy тухайн хотынхоо шилдэг хөөгтөр шалгарсан байдаг. Гайхаад явах юм байхгүй л дээ. Энэ бол мэдээж тэр охиноо эсэн бусын хамгаалт байж болох муу ёроо өвчтэй гэж тодорхойлж өрөвдүүлэх гэсэн олон тооны өргөдлөөс болоод хүүхдийг нь шалгаруулсан байдаг. Хэтэрхий их чихэр эзнээс болоод Gypsy-гийн шүд хөндөр орж тэр анх удаага шүд хорхоодох гэдэг зүйлтэй танилцдаг. Didi-гийн бодлоор охиных нь эзний хүчил хит ихсэн болохоор шүд нь өвцсөн гэж бодоод эмнэлэг явцгаан. Тентхийн эмч Gypsy-г үзээд шүлсний булчиргаан зүгээр байна. Тэр юм залхихтаа зүгээр залгиж байна. Цаашдаа 3 сар хоол идэх шаардлага. Энийг авч болно гэхэд Gypsy маш их баярлах бол Didi энэ эмчид идэгдэггүй. Энэ хүүхэн худлаа яриад байна. Хоёлаа өөр эмч рүү явцгаая гэхэн сонсогд. Нөгөө эмч Didi-гийн хүсэж байгаа ходоодны хүчил бууруулах юмээг тэрний дарамттай нүдний хаарцанд ор баг хүчээр шахуу эцэст нэг юм бичиж өгдөгч саяны охины олон өвчнүүдээс батлагдсан баттай өвчин ер нь байгаа юу? Тэрний өвчний түүхийг би үзэж болох уу гэд сонирхоод үлдэнэ. Didi гарахтаа нөгөө эмчийн жор бичдэг цаасыг хулгайлчихсан байдаг. Gypsy одоо энэ гидсэнд байгаа гурсыг ав гэсэн надад хэрэггүй гэсэн штэ гэхэд үгүй дээ хонгор. Тэр худлаа ярьж байгаа. Одооноос эхлээд ээж нь эмчтэй ганцаараа уулзаж явах бол. Чи харин энэ үед том хүмүүсийн ярианд оролцолгүй гадаа сууж байх болно гэж хариулдаг. Didi-гийн зогсыг харсан өршүүд энэ эмэгтэйг хороох нь хэн хэрэгтэй гэж хэмээн хоорондоо ярилцаж байна.
Жипси өглөө босчихсон нүүр гараан угаагаад байж байтал тэрний нэг шүд нь унчдаг. Охин үнэхээр их айн. Дидий охиныхоо өглөөний цаг бэлтэнгээ өдөр болгон уудаг 7 ширхэг имийг нь хоолтой нь хольж угаад гуурсаар тэрнийг эзэс рүү шахна. Охин гүнзгийгээр санаа алдаж эрх чөлөөтэй гадуур зугаалах Лейсид атаархан суун. Дидий хүнлэн болохоор Жипсиг өрөвдөж хөршийнхөөрөө зочлохоор шийддэг. Лейсигийн өрөөнд ороход тэрний хоёр найз нохоо барьчихсан сууж таарахад Жипси өөрийн эрэхгүй инээд алдаж шүдэн яар заалгана. Тэнд байсан охид манай хүний шүдийг хараад бараг л зочих шахам. Чиний наа шүднүүд чинь яачихсан юм бэ гэдэг. Жипси шүн болгон чихэр жимс ундаа зайрмаг өгөх гэж байгаа юм шиг нууцаар иддэг. Тэдэнд яриад ээж энэ тухай мэдчихвэл намайг яста алах байхтай хэмээн нэмэж хэлнэ. Жипсиг үздэг нөгөө энтхийг эмч охиныг эмчилж байсан өмнөх эмч рүү залгаад өвчний түүхийг нь жинхнээсээ сонирхоод эхэлсэн харагдана. Бланшартын гэрт нийгмийн халамжийн газраас ажилтан ир. Үүнийг харсан Диди охиныхоо ам руу нилээд гашуун болтой эмийг 2-3-аар нь задлаж хийгээд гэрийнхээ хаалхыг инээд алцаар нээдэг. Халамжийн газарт Жипсигийн аюулгүй байдал санаа зовсон нэг хүн гомдол гаргаад байгаа учраас тэднийг шалгахаар энэ хүн ирээд байгаа юмсан. Тэр Дидигийн хямдхан өрөвдөлттэй жүжиглэлтийг огтхонч тоолгүй бүхнийг маш анхааралтай гихчин ажиглан тэмдэглэв. Жипсиг угаалгын өрөөнөөс гаргаж ирэхэд тэрний им аль хэдийн үйлчлээд эхэлчихсэн. Нөгөө ажилтны асуултыг ойлгоод байгаач хариулахдаа маш удаанаар хариулдаг. Диди ширээн дээр эмнэлгээ суулгаасан цаасан ил орхисноо санаа жинхнээсээ сандарч эхэлнэ. Халамжийн ажилтан охины чинь өвчний түүхийг үзэж болох уу гэхэд Диди бүх бичиг баримтаа хар салхинд алдчихсан. Одоо хүртэл олж чадаагүйгээд хэмнийг зогсож байдаг. Сонирхолтой юм аа. Хэн гомдол гаргасан юм бэ танаад гэхэд өнөө хэмэгтээ энэ талаар нэг ч үг дууралгүй тэднийхээс явдаг. Халамжийн байгууллага тэднийг онцлоод эхэлсэн нь Дидид сайнны тохио яавч биш юм шиг санагдаж эхний удаадаа цонхоо гаднаас нь харагддаггүй болохоор шийднэ. Үүнийхээ дараа тэр мэйл дээр хурж ирээд дахиад л жүжиглэж намайг өрөвдөж ухааны марихад өнөөх нь бүр гайхчихсан. Би биш ээ. Би биш. Би яасан гэж гомдол гаргах юм. Би биш тайвшир хэмээн хэлдэг. Жипси шүдний эмчтэр өнөөдөр цагтай. Харамсалтай нойр суулгах юм түүн тарсны дараачаар өрөвдөлтөө охин өнөөдөр ганц нэгийг нь эмчлүүлэх биш оронд нь бүх шүднүүдэд авахуулах юм байна гэдгийг мэддэг. Тэр гэртээ орон дээрээ ухаар болсон зүйлсийг бүдэг бадаг санаж байгаач өөртөө эргэлцээр толны өмнө очих тэр мөчид аимшигтэй үнэн тэрнийг хүлээж байдаг. Ямар ч өдгөө болсон өрөвдөлтөө охин хамаг чангаараа л өөрийнхөө мэдэрч байгаа зүйлсийг гадагшлуулж гашуудалтай гих чинь ойлж байх зуур Диди юу ч болсон шинжгүй үргэлж хэлдэг үгэн хэлж зүгээр дээ охин минь бүх зүйл сайхан болно гэсээр тэрний нурууг үрсээр байна. Хэди бүгшүдээ авахуус нүр дөрөв хамтаа болсон Жипси мужийн тэрэгний өвгтөр шалгарч өөрийн биеэр очиж шагналаа авах учраас Диди охиныхоо царайг хэрхэн далдалгаан бодож олох гэж байна. Энэ үеэр нөгөө энтгийн эмч тэдэнтэй дахин холбогдоод би танаа охиныг дахиад үзлэгт оруулах хүсэлтэй байна. Ингэж болох уу хэмээн залгадаг. Хүсэн хүлээсэн шагналын өдөр ирсэн байна. Диди охиныхоо халзан толгой дээр бантыг наагаад яасан хөөхөн охин бэ гэж хэлэхэд Жипси нилээ сэтгэл дундуур тэрний урдаас буйлан яар залгадаг. Тайзан дээр гарахаас хэдхэн секундын өмнө Диди охиндоо зориулж авсан хиймэл шүднүүдээ өгнө. Жипси үнэхээр их баярлаж та энэ нэг юм хурдхан өгчихгүй яагаад намайг зовоогоод байсан юм бэ гэсээр тайз руу гарт. За тэгээ харахуун дундах гэрэл дунд тодорсоор Жипси ээжээрээ төрүүлсээр тайзан дээр гарч ирнэ. Тэр 2009 оны шилдэг хүүхэд цол хүртээ зогсохгүй $5,000 эзэн болдог. Жипси гартаа микрофон хатгасан даруйда ээж рүүгээ хайр дүүрэн харцаар харж хайрын тухай нэгэн сайхан дууг Дидитэй хослон дуулна. Бланшартын гэр бүлийнхэн нөгөө энтгийн эмчтэр үзлэгт орохоор ирсэн байна. Эмч охин хоёр хоёулахнаа үлдэх тэр мөчид охин минь чамд ямар ч сахарын хашил байхгүй. Чи үүнийг уугаад үзтээ гэснээ урд нь ундаа тавьчихдаг. Магадгүй чиний нэр дээр байдаг бүх өвчний хонш худлаач байж мэднэ. Охин миньгээд тэр гуурсыг нь солих ажилдаа орно. 2015 Лейси тэдний гэрийн цонхоор харж байснаа гинэд ээж Жипсид Facebook-ийн хуурамч аккаунт байдаг. Тэр Дидигээс нууцаар хүмүүстэй танилцаж найзууд болдог байсан. Тэр сүүлд найз залуутай болсон ч байж магадгүй хэмээн цагтаа нартаас хэлдэг. Үүнхээр сэтгэл дундуур харагдах халзан охин ээлжид нэгэн хэндэж хэрэггүй чихмэл тоглоомоо орон дээрээ тавьж байна. Тэр дотроос ооч тэр гаднаасаач тэр ээжтэй хайрын тухай туу дахиж хизээж зориулж дуулж өгөөхөө хүсэлгүй болсон юм шиг харагдана.